Баян аймгийн төгсгөл түн сургуулийн 5 ангийн багш Долон мэрэгчээ таныг шавдрын нэмэлт өгөөрэй. За бүгдээрээ энэ өдрийн мэнд хүргье. За эрхэм хөөрхөн шавнартаа эцэгчүүдтэй Эрдэмийн баярын болон тайлан төдрлөгийн мэндийг дахин төвшүүлье. Бид бүгдээрээ 5 жилийг хамтдаа одоо маш хариуцлагатай байгаад үтлээ. За өнөөдөр 5 жилийн хугацаанд юу сурсан мэдснээ тайлагналаа. Одоо бидэнд улсын шалгалт гэсэн даваа үлдлээ. Улсын шалгалтаа амжилттай өгөөд 5 дугаар анги амжилттай төгснө гэдэгт багш нь итгэлтэй байна. За тэгээ бүх шавнартаа улсын шалгалтанд нь амжилт хүсье. За тэгээд 5 жилийн хугацаанд багштайгаа хамтраад үр хүүхдийнхээ төлөө цаг наргүй те хамтарч ажилласан бүх эцэгчүүдэд талархал илэрхийлье. За тэгээд мөн одоо манай эцэгчүүд ер нь бол үе үеийн эцэгчүүд маань ийм идэвхтэй, нийгмийн идэвх сайтай, хоорондоо коллектив сайтай эцэгчүүд байдаг. За тэгээд дээр нэмээд хэлэхэд сургуультай болон ер нь бол аймагтаа одоо тийм ээ хамгийн идэвхтэй, хамгийн хариуцлагатай эцэгчүүд байж чаддаг шүү. Бусад бүх ангиудын эцэгчүүдээс хамгийн шилтгэн байж чаддаг та нартаа бас маш их баярлалаа. За одоо мэдээж 5 жил суралцаад шавнараа одоо багш нь ингээд урамшуулж байгаа. За мэдээж манай ангийн хувьд бол стандартын хувьд бол ямар ч хоцрогдолгүй монгол хэл математик чадваруудаа маш сайн эзэмшээд төгсөж байгаа. Мэдээж 60 чаран сурвалдвал нэг нь төрүүлдэг гэдэг шиг бүх хүүхдүүдээ багш нь одоо ингээд урамшуулаад ангийнхаа шилдэгүүдийг ингээд шалгаруулад шагнал урамшууллаа гардуулж өгье. За багшийн нэрмжид сайхан шилдэгүүд бодорсон байна. Багшийн нэрлэгээр хүүхд болгож шилдэг, хүн болгож шилдэг. Тэгээд 4 жилийн эснээр бас үнэхээр бас гайхамшигтай ард талн олж чаддаг эцэгчүүдээ мангуудыг гэдгийг бас одоо удаа олон үйл ажиллагаа дээр давтаа харуулсан. Тэгээ багш нь шавнараа бүгдийг одоо тийм ээ хүн болгон өөр ингэсэн онцлогтой, өөр ингэсэн авьяас чадвартай, өөр ингэсэн өнгө төрхтэй байна. Тэгэхээр нэг ижил одоо савн цутгацсан юм шиг байна гэж байхгүй. Мэдээж тэгэхээр бүх хүүхдүүдийнхаа чаддаг те мэддэг давуу талыг нь багш нь харж угаад одоо ингээд тодорхойлж шагналуудаа өгсөн байгаа шүү. Багшийн хувьд бол ерөнхийдөө сургуулийн хувьд Баянгор аймгийн хэмжээнд бол манай анги бол ангаараа шилдэг байдаг шүү. Бүх шавнартаа бас баяр хүргье. За одоо шагнал өгөн дээрээс нөгөө эцэгчүүд маань хийлгсэн монтажа өгнө. За тэгээд багш нь нэмээд эцэгчүүдэд бас талархал өгөх юм аа. Тэгээд хүүхдийн нэрийг дуудангууд эцэг нь бас гарч ирээд бас талархал хүлээж аваарай гэж хүсэж байна. За тэгээд олон төрлөөр багш нь номинацууд гаргаад тэгээ хүүхдүүдэд урамшуулж байгаа. За хамгийн эхний хүүхд маань ангийн шилдэг сурагчаар Дэлгэр Жавын Ирмүү. За баяр хүргэе. Өрөөндөө. Наадхаар яа тэгэл үлж. Алга тийшээ. За тэгээд 5 жилийн хугацаанд маш хариуцлагатай байсан эцэгчүүдэд багш нь ингээд талархал бас гардуулж өгч байгаамаа. За тэгээд бүх эцэгхийн маань талархал ижлэхэн хүүхдтэй учраас хамгийн ихтэй хүүхдийнхаа эцэгхийн талархлыг уншаад өгье гэж бодож байна. За та уншиж өгч. За талархал хайрч яв. Ирмүү
аав ээжид баг боловсролыг эзэмшүүлэх явцад хүүхэд бүрийг чадваржуулах, хөгжүүлэх, зөв хүн болгоход тогтмол дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж чаддаг байсан та нар минь үлгэр жишээ эцэг гэх юм шүү. Таны хүүхдээ гэсэн чин сэтгэл зүтгэлт нь талархаж байна. Багшигаа бүх талаар нь дэмжин тусалдаг байсан та нартаа баярлалаа. Анги өдөрцөн багш Долон Маригчаа. Баярлалаа. Тэгээ нэг хүн яг дагнаад зургуудыг авахгүй л энд яг дагнаа бичлэг хийж байгаа шүү. За ирмэндээ баярлалаа. За дараагийн ангийн шилдэг сурагчаар Нямбаяри Ирмүү. За өргөн талархлын үг гэж ил учраас Ирмүнийхээ аав чимрээ тийм ээ. За баяр хүргэе. Сагаалгад тушаад өгөөрэй. За баяр хүргэе. За дараагийн ангийн шилдэг сурагчаар Ган Хуйгийн Урангоо. За Урангоо. Баяр хүргэе. За үжинэрийг талархлын үг гэж л Өргөр хичээл зүтгэлдээ бас сайн хариуцлагатай эцэг байдагд баярлаа гэж одоо ангийн багш нь та бүхэндээ талархал илэрхийлж байна. Али хэдүүл нэг алгаад шахтаархаад байгаа юм уу? Бүгдийг шагнал авна шүү дээ. Чам дээр дашихгүй бол муухгүй шүү дээ. За тийшаарай. За дараагийн ангийн шилдэг сурагчаар Өвшин Төр. За баяр хүргэе. За дараагийн ангийн шилдэг сурагчаар Бомбаяр. За Бомбаяртай баяр хүргээрэй. За бас Бомбаярынхаа эцэгхийг урьж байна. За Бомбаяр баяр. Хэмээх хүчээрээ заяа. За хариуцлагатай эцэг байсан баярлалаа. Баяр. За дараагийнх нь хийнийг гэж бодож байна. За дараагийн ангийн шилдэг сурагчаар Ган Толго. За Ган Толготой баяр хүргээрэй. За баяр хүргэе.
ангийн шилдэг сурагчаар Үлзий Баяр. За Үлзий Баяртай баяр хүргээрэй. За дараагийн ангийн шилдэг сурагчаар Бумцэнд. За Бумцэндтэй баяр хүргээрэй. За дараагийн ангийн шилдэг сурагчаар Цэрэн лам. За Цэрэн ламдаа бүгдээрээ баяр. Дараагийн ангийн шилдэг сурагчаар Им Уранго. За Урангоодоо баяр хүргээрэй. За Дулгондоо баяр хүргээрэй. Дараагийн номинацийг шалгаруулахаас өмнө за одоо багш нь оюунлаг гэж яг ямар сурагч юм бэ гэдэг утгыг тайлбарлаж өгье гэж бодлоо. За тэгээд хүмүүжлээрээ, сурлагаараа, за тэгээд бусдыгаа манлайсан тийм сурагчдыг маш хариуцлагатай байдаг сурагчдыг оюунлаг сурагч гэж шалгаруулсан байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө бол стандартыг одоо 100% эзэмшсэн тэгээ хүмүүжил сайтай альва юмд маш хариуцлагатай байдаг сурагчтайгаа багш нь оюунлаг сурагч гэж өргөмжилсөн байгаа. За одоо ингээ хамгийн их ангийн оюунлаг сурагчаар Буян Тогтоох. За Буян Тогтоох баяр хүргээрэй. Ay,
баярлалаа. Өндөр эцэг байсан шүү. За дараагийн оюунлаг сурагчаар за Нандин Эрдэнэтэй баяр хүргээрэй. За манай эцэг эхчүүд жоо алгадчихсан шүү. Хийсэн ч ажилгүй, алга дашихгүй тэгээд энэ концерт үтж байгаа юм шиг суугаад байна. Жоо алга дашаа жоо хийсэн ажилдаа суу шүү. Тэгээд урдаа тавихан тавиа, сүйтэй цай уух нь уугаад тэгээд жоо ажилдаа юмэр шүү. За дараагийн оюунлаг сурагчаар Болттүр. За Болттүртэй бүгдээрээ баяр хүргээрэй. За дараагийн оюунлаг сурагчаар Ананд. За Анандтай баяр хүргээрэй. Баяр хүргээрэй Ананд. Дараагийн оюунлаг сурагчаар Алдар. За Алдартай бүгдээрээ баяр хүргээрэй. За дараагийн оюунлаг сурагчаар Имүүжин. За Имүүжинтэй бүгдээрээ баяр хүргээрэй. За дараагийн ангийн оюунлаг сурагчаар Ловсон Жамц. За Ловсон Жамцтай бүгдээрээ баяр хүргээрэй. За дараагийн оюунлаг сурагчаар Гэгэн Хүслэн. За Гэгэн Хүслэнтэй бүгдээрээ баяр хүргээрэй.
ганц. За дувсан ганцтай баяр хүргэе. Орчин цагт бол хэл гэдэг бол маш чухал тийм ээ. За тэгээд ангийнхаа англи хэлний аваргаар Б ирмүү. За ирмүүндээ бүгдээрээ баяр хүргье. Дараагийн ангийн номинаци нь болохоор за ангийн математикийн аварга сурагчаар Од Жаргал. За Од Жаргалтай бүгдээрээ баяр хүргээрэй. За дараа нь тооны аврах сурагчаар Дөвшин төр. Дөвшин төрдөө баяр хүргээрэй. Тэгээд дараагийн номинац хэлхээс өмнө за манай ангийн усын спортоор хичээлд энийг сурагч байгаа. За сая тэгээд аймгийн усан сэлэлтийн аврах сурагч болсон Тэмүүлэндээ ангийн спортын сурагчаар тодруулж байна. За Тэмүүлэндээ баяр хүргье. За дараагийн ангийн чэж хүчгийн аваргаар өнөр дэлгэр. За өнөр дэлгэртэй баяр хүргээрэй. Шагнал өгөхөөс өмнө бүгдээрээ бүх шагнал авсан сурагчдаа бүгдээрээ баяр хүргье. За дараагийн ангийн чэж хүчгийн аваргаар Индра. За Индрадаа баяр хүргээрэй.
олон жил хичээлж байгаа олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон. Ийм учраас ангийн авиаслыг сурагчаа тодруулж байна. За гээ Цолмон. За одоо нэг хүн шагналаагүй хэн бэ? За би Ананд маань монгол хэл дээр үнэхээр сайн их хэлний чадвар үнэхээр сайтай учраас ангийн монгол хэлний аваргаар шалгаруулж байна. За Анандаа баяр хүргээрэй. Бүгдээрэнд нь баяр хүргье. За баяр хүргээрэй. За багш нь 5 жилийн хугацаанд одоо бүх хүүхдээ бүх талаар нь дэмжиж тусалж авиас чадварыг нээн хөгжүүлэх гэж их хичээж ажиллалаа. Тэр болгоны минь ард хамтран ажилласан эцэгчүүдэд дахин маш их баярлалаа гэдгийг хэлье. За тэгээд ерөнхийдөө бол манай ангийн хувьд бол стандартын хоцрогдолгүй суралцаж төгсөж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол юу яаж байгаа? Бүх хүүхдээ бүх талаар нь хөгжүүлж одоо нэг зааланд орчвол нэг бөмбөг аваад тоглолцдог тий нэг одоо нэг дуулах болвол нэг дуулцдаг, бүжгэлцдэг ингээд спорттой ингээд тал бүрийн чадвартай сурагчдыг ингээд бий болгоход хөгжүүлэх гэж их хичээлээ. Тэр болгоны нард дэмжин ажиллаж исэн эцэгчүүд та бүхэндээ за тэгээд бас сургуулийнхаа хамт олонд удирдлагуудад бас маш их баярлалаа гэдгээ илэрхийлье. За багш нь бол ерөнхийдөө нөгөө загинжил чадах болохоос нэг үг уул нэг сайн хэлж чадахгүй тэгээд жоохон уянган юм хэлхэж гуйлах гэдэг талтай болохоор ерөөсөө тэгж тийм юм хэлмээргүй байна. Гэхдээ ямар ч байсан бүх эцэгчүүдээ бүгдээрэнд нь баярлалаа. Хариуцлагатай байсанд баярлалаа. Тэгээд одоо 5 жил маш сайн сураад төгсөж байгаа хүүхдүүд маань одоо 6 7 дугаар ангитай бол бас 1 2 тоо анхаарч байгаа шиг анхаараарэ гэж бас ахаад захаасаа захиа. Тэгэх юм бол энэ хүүхдүүд маань 12 дугаар анги төгсөхдөө ямар ч асуудалгүй төгснөө. Дуртай сургуулаа, хүссэн сургуулаа аваад ихэнх нь гадаадд суралцах байхаа гэж багш нь итгэж байна. Тийм учраас бүх шамнартаа бүгдээрэнд нь багш нь хайртай шүү. Сурлагын өндөр амжилт хүсье өрөөё.
Батламж Олимпиадын амжилтын тэтгэлэг 2025 Дэлгэр Жавын Эрмөн танаа 2024-өөс 2025 оны хичээлийн жилд Русын болон Улаанбаатар хотод зохион байгуулагдсан томоохон олимпиадуудад амжилттай оролцсон амжилт нь төгс алгоритм сургуулийн дотоод журмын дагуу сургалтын төлбөрийн 25% тэтгэлгийн болцол хангасан тул Батламж Ялгава Баянгор аймгийн төгс алгоритм сургуулийн захиргаа 2025 оны 5 сарын 25 гэжээ халуугаар өргөе. За Батламж Олимпиадын амжилтын тэтгэлэг 2025 Сандаг дөржийн Үлзий баяр танаа 2024-өөс 2025 оны хичээлийн жилд Бүсий болон Улаанбаатар хотод зохион байгуулагдсан томоохон олимпиадууд амжилттай оролцсон амжилт нь төгс алгоритм сургуулийн дотоод журмын дагуу сургалтын төлбөрийн 10% тэтгэлгийн болцол хангасан тул Батламж Ялгава халуугаар өргөе. За тэгээ манай эцэгчүүдийг бас төлөөлөө гараад ирээрэй гэж бодож байна. Яг тэгэхээр бас өөрийнх нь үндсэн мэрэгжил боловч бас л яг өөрийнхөө үр хүүхдүүд шиг хайрлаж өөрөө багш мэрэгжилтэй дээрээс нь өөрөө бас ээж байна гэдэг бол бас хамгийн чухал хариуцлага. Тэгээ өнөөдөр төгс алгоритм сургуулийн 5 ангийн эцэгчүүд эрхэм сайхан багштай энэ сайхан олон хүүхдүүдийг өөрийнхөө хүчийг хайрлаж, хамгаалж, сурлаганд нь бүгдэнд нь одоо санхаарлаа хандуулж за одоо гистэй харьж юу, хоол ойдж юу, тэнжээнүүгээд бүхий л зүйлийг яг өөрийнхөө үр хүчийг анхаарлаа хандуулдаг эрхэм сайхан багштай эцэгчүүдийн зүгээс хүндэтгэл үзүүлье. Долгон мэрэгчийн өгшөөгөө хүндэтгээрэй. Оройн алгамал ачаад өгнө тэр цаагаараа тэр эцэгч нэрээ. Тайд нэр нааш ойртны хурал зөвлөгөө сургалтанд ирсэн юм шиг юм суугаад хий. Энд хүмүүс багштаа баярлалаа, дандаа баярлж явдаг шүү гэдэг тэр баярлаагүй шүү. Тэгээ би хэлээгүй шүү. Тэ өөртөө мэднэ үз.